Эмийн сангууд эмийг ижил бус үнээр худалдаалдаг. Тэгвэл иргэд өөрт ойр эмийн сангуудын байрлал болон эмийн үнийн мэдээллүүдийг авах боломжтой боллоо. Ингэснээр эмийн үнэнд хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Иргэд e-баримт аппликейшны эрүүл мэндийн хэсгээс болон эмийн үнийн мэдээллийн сангийн захим сайтаас эмийн сангууд болон эмүүдийн үнийн мэдээллийг авах боломжтой. Тодорхойлбол 2605 эмийн сангаар худалдаалж байгаа 2565 нэр төрлийн эмийн үнийн мэдээлэл, эмийн заавар тухайн эмийн сан руу хэрхэн очих зэрэг мэдээллийг авах боломж бүрдэж байгаамаа. Эмийн сангуудаар худалдаалж байгаа нийт одоо Монгол элбэг худалдаалагддаг 2600 гаруй эмийн төрөл бүгд шивгдэд орчихсон. За үүнийг одоо өнөөдрөөс эхлээд та бүхэн ашиглаж болж байна. За мөн одоо энэ мэдээллүүд нь дандаа real time. Нэгсэндээ өнөөдөр хүн худалдаад авахд л тэр эм нь гараад ирчихнэ. Тэр аптект хичнээнийг борлуулсан байна, ямар үнээр зарсан байна гэдг нь харагдаж байна. Аймагуудаар сумаар нүртэл гарна. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар үйл ажиллагаа явуулаад 4 жил болж байгаа. Гэвч эмийн чанар хангалтгүй гэх шүүмжил иргэдийн дунд илбэг байдаг. Тэгвэл манай улс эмийг хатуу хяналттай оруулж ирдэг орны тоонд багтдаг, мөн өндөр хөгжилтэй орнуудад хатуу хяналттай оруулж ирдэг эмийг түргэгчлсэн байдлаар бүртгэдэг байна. Одоо яг манай энэ эмийн хяналт зохицуулалтын чиглэлээр одоо ямар түвшинд байна вэ гэдгээр бас хяналт үнэлгээ хийсэн байж. Тэгэхээр энд одоо төлөвчлийн түвшин 1-4 гэсэн түвшин байдаг. Монгол улс өнөөдөр 1-р түвшин буюу хамгийн одоо анхан шатны түвшин дээр байгаад байгаа. Тэгэхээр бид нар 28 он гэхэд төлөвчлийн түвшин 3 дээр очно гэж үзэж байгаа. Одоо зорж байгаа. Тэгээ энэний дагуу бид нар одоо төлөвлөгөө гаргаад одоо энэ одоо байгууллагын хөгжлийн төлөвлөгөө, дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж ингэж ажиллаж байгаа. Мөн эмийн чанарыг шалгадаг лавлгаа лабораторийн хүчин чадлыг эрх авар гэхэд нэмэгдүүлж эмийн чанарыг шалгадаг тогтолцоог бий болгоно гэдгийг салбарын сайд онцллоо.